Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк. Сайхан сумын өөрийнх нь давуу онцлог байгаа даа. Монгол улсын одоо цементийн үйлдвэрлэлийг нэлээдгүй дангаараа хангаж байгаа. Дээрээс нь одоо элс хайран бүх одоо барилгын материалын чиглэлийн бүх материалууд байдаг гэдэг утгаараа онцлог. Тийм учраас бид нар Улаанбаатар хотын төвлөрийн сааруулах Монгол улсын засгийн газрын барьж байгаа бүсчсэн хөгжлийг хүрээд энэ Улаанбаатар хотод одоо томоохон шиг одоо бетон хийсэн үйлдвэрлэлүүд тэнд байх биш. Яг бүхий дэд үтсэнд байгаа, дээрээс нь түүхийд байгаа газар байгуулах нь зүйтэй гэдэг утгаараа үйлдвэрлэлийн маркет нааш орж иж байгаа. За Сэлэнгэ аймгийн маань хувьд бол ерөөсөө Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн Мандал, Сэлэнгэ аймгийн Сайхан, Ерөө гэдэг томоохон шиг дөрвөн сумнуудаар түшгэлж одоо өгч зорилго тавьж ажиллаж байгаа. Энэний өрөөнд бол яг барилгын эдсийн үйлдвэрлэлийг Сайхан сумдаар төвлөрүүлээ. Мандал суман дээр одоо хүнсний ногоо болон одоо сүү бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төвлөрүүлэх зорж байгаа. Аймгийн төв маань бол цаашдаа одоо 70 мегаватт цахилгаан станц эхэлсэн явж байгаа гэдэг утгаараа аймгийн төв нь бас нэлээдгүй томоохон бас суурьчийн бүс болоход одоо төхөмтөө болж байгаа. 2025 оны 10 сард одоо 70 мегаватт удааны цахилгаан станц орно. Сэлэнгэ аймгийн Мандал суманда 50 мегаватт цахилгаан станц 2025 оны хавар одоо эхлэхээр ажиллаж явж байна. За мөн Сайхан суман дээр бид нар бас энэ ажилтны технологийн паркийнхаа дагуу бас цахилгаан станц барих ажлыг гэрээнд тусгаж өгсөн байгаа. Ингээд явах юм бол манай ямарсан одоо аймаг болон төвийн бүсийн томоохон сумдууд манад өөрсдөө бие даасан цахилгаан болон дулааны их усрыг хангаад ажиллана. Мөн дээрээс нь одоо Улаанбаатар хотоос хүмүүсийг төвлөрлийг сааруулахын тулд манай том бүсүүд дээр томоохон одоо орон сууцны хороолт төлөвлөлтөөр маш олон шинээр төлөвлөсөн ажлууд явж байгаа. Тийм учраас бол бид Монгол улсын төрийн ачааллыг бас Сэлэнгэ аймаг болон Дархан уул аймаг төвийн бүсийнхаа маань авах боломж өгдөж байгаа гэж байна. Эрдэнэс үйлдвэрлэлийн технологийн парк.